Өнөөдөр Япон улсад байдаг Disneyland тоглоомын газар тоглох гээд ирсэн байна. Дотор нь ороод ямархуу тоглоомууд байдаг, ямархуу орчинтай тоглож үзэнгээ та бүхэнд бас танилцуулъя гэж бодлоо. Мэдээж дээр нь үн үртэгтэй холбоотой мэдээллийг баг зэрэг өгье. За сонсогдож байгаа та бүхэнд тийм ээ Disneyland ирсэнд welcome to л гэдэг. За орж тоглож үзцгээе. Тоглоом нь их очор ихтэй байдаг гэсэн. Өнөөдөр зориуд ажлын өдөр арай очор гайгүй байх гэж ирлээ. Гэтэл одоо яг үүднээсээ ахуулаад тав анзаарч байгаа оорж байна. За мэдээж энэ хэсгээс одоо билетээ уншуулж авч явах гээд очрлох юм бол байгаа. Дотор ороод тоглоомууд харин хэр очтой байдгийг үзье. Үүдээр орж ирэнгууд нэг иймэрхүү өнгө төрхөө өгтөж байна. За түрүүн жоохон хоцорчлоо яг энэ тайзан дээр нээлтийн арга хэмжээ болж исэн. Олон хүмүүс гарч ирээд саксофон хөгжмөдөж арга хэмжээ эхлүүлж исэн. За ийшээ явхлаар одоо яг хайцхаа бол яг одоогоор мэдэхгүй байна. Энэ ордон руу орж үзээд ингээ эргэн тойрон жоохон явж үзье. Мэдээж дотгошоо илүү явбал олон гоё тоглоомууд байгаа бах гэж бодож байна. За маш олон хүн байдгийн байна. Өнөөдөр ажлын өдөр шүү дээ. Тэгэхэд дөнгөж одоо өглөө үүдээ нээгээд орж ирэхэд хүмүүс зүгээр очрлж байна. Тэгэхээр амралтын өдрүүдээр ямар байх нь мэдээж ойлгомжтой. За тэр цаана дотор бол маш гоё одоо яг Disney-ийн жинхэнэ юу харагдаж байна те. Одоо уул хаттай галтуул маягийн наана бас ордонтой. Бодвол тийшээ очиж тоглох юм шиг байна. За тийшээ явъя. За Крисмасын уур амьсгал орсон байна. Гоё ялсан байна. Disney Land гэдэг газар одоо ирж үзэх маш их сонирхол төрсөн. Яагаад гэвэл би өөрөө Disney-ийн хүүхэлтэй баатар тийм ээ багтаа маш их үздэг байсан. Одоо ч гэсэн дуртай үздэг. Гой бүтээлүүд, кинонууд байдаг. Тэр утгаараа Disneyland-д ирж тоглож үзье гэж бодож ирсэн. Өнөөдөр Япон улсад ирээд тоглох гэж байгаа маань маш сайхан боломж гарлаа. Мэдээж та бүхэндээ бас танилцуулах үүднээс бичлэг хийж байгаа. Ингээд цаашаа илүү өргөн танилцъя гэж бодож байна. Disney-ийн уур амьсгалаар бүрдүүлсэн бас нэг өрөөнд ороод ирлээ. Тэгэд энэ дотор ингээд хүүхдийн тоглоомын чихмлүү зардсан байна. Мөн дээр нэг хүмүүс Disney буюу одоо Mickey Mouse-ын чихийг дөөрөөсөн тийм чихмэл одоо опера шиг малгаанууд маш их худалдаж авч орж зүүд юм байна. За тэгээд яа төрөл байна. За Disney-тэй холбоотой юм янз бүрийн наалт байна, үзэг бал байна, тийм ээ. Одоо цүнхнүүд ч байна, тор морноос ахуулаад гой юм их байна. Аяг халбагнаас ахуулаад бас байна. За та бүхэн анзаарч байгаа бол нэг иймэрхүү юм байна. Их гоё юм байна. За ялангуяа хүүхдүүд бол бүр гоё байх гэж бодогдож байна. Гэхдээ хүүхдүүдийн бас тоглодог хажуудалтай Disney-ийн өөр хэсэг бол байгаа. Энд бол хүүхэд томгүй бүгд тоглоно. Хажуухандаа бол хүүхдүүдийн тоглодог тустай бас Disney байгаа. Тийш нь бол орж амжихгүй. За ингээд цаашаа явъя. Энэ галтуулмууд бол яг жинхэнэ бодит юм шиг харагдаж штэ. Айгуу гоё юм байна. Дотроос нь галзуу уулган гарч ирж байна. Тэгэхээр галзуу уулган нь энэ дотор явж гарч ирдэг гэсэн үг байх нь л дээ. За тэгээд ийм юм байна. Гадаадууд бол маш ихтэй. Мөн дээр нь бичлэг хийж зураг авах бол маш чөлөөтэй юм байна. Ер нь зөвхөн Японы Disneyland дотор биш. Япон улс тийм ээ Токио дотор ингээд нийгэм төрөл явж байхад метрон дотроос ахуулаад
гадаа гудамж талбайд ингээд бичлэг хийгээд яриад явж явах зураг авахд бол ерөөсөө хинч юу гэж шилж тийм ээ. Одоо юм бичлэг хийгээд байгаа намайг оруулчлаа энэ төр гэдгүй юм байна. Их чөлөөтэй. Дуугахгүй даруухан улсууд эд юм байна. За миний хувьд нөгөө өмнөд Солонгос улсад амьдардаг учраас одоо зураг бичлэг хийх юм бол тийм ээ. Одоо цагдаа магдаа ирээ харах юм бол хурж ирнэ уцаа шалгуул наатахаа устгах гэх ч юм уу. Тийм байгаа. Зарим тохиолдолд жоохон мэддэхгүй анзаарахдаггүй маягаар бичлэг хийн. Хятадд бол бүр хориотой. Одоо талбай дээр нь очиход тийм ээ. Бүр огт хийлэхгүй хоригддаг. Японд бол энэ тал дээр айгуугаа чөлөөтэй юм байна. За тэгээд залуучуудын хувцлалт бол маш энгийн чөлөөтэй. Ямар ч хамаагүй юм өмснө, юу ч хамаагүй юм өмсдөг юм байна. Тэр юбкэн дээр зоркоо өмсөд, өмд өмсөд зүгээр доогуур нь юу ч өмссөн хамаагүй те. Тэгээд залуучууд нь том өргөн өмд өмсөд, дээгүүр нь ямар ч хамаагүй юм өмссөн. Ерөөсөө тэр хувцсан санаа зовж ичих юм алга. Тэр үнийг нь ч гэсэндээ чи юм өмссөн байна. Тэр тэгээ явж гин гэж ярьж байгаа ч хүн алга. Гоё юм байна. Тэгээд утасны тал дээр гэвэл бас iPhone маш их хэрэглэдэг улсууд байна. iPhone-ы хэрэглэгч нар мэдээж өөрсдийнхөө одоо Panasonic, Sony Monitor гэдэг юм уу утас Mercer хааны харагдаж байна. Гэхдээ ховор жоохон ахмад хүмүүс нь хэрэглэдэг бололтой байна. Залуучууд нь бол тэгэл тэр чигээрэл ер нь iPhone хэрэглэдэг юм. За ингээд цаашаа яваад илүү гоё юм үз сонирхцгаая. Тоглож байгаа тоглоомныхоо очрон дээр ирсэн байна. Тэгээд зөвхөн Япон улсад гэлтгөө Солонгос улсад ч гэсэндээ тоглоомныхоо урд ирээд тийм ээ ингээд сүлдсэн маягаар урт очр үүсдэг. Тэгтээ бас нэг хайхтар удаадхан гайгүй жоохон алдартай тоглоомнууд нь 30 минут цаг маг болдог. Зарим тоглоомнууд бол гайгүй нэг 10-20 минутын дотор орчин. За тэгээд энэ орчныг бол нөгөө усан онгоцон дээр, хүлэг онгоцон дээр суугч байгаа учраас их гоё юу яасан бэ? Далайн дээрэмчний маягаар бүрдүүлсэн байна. Далайн дээрэмчин одоо ямар хөө орчинд байдаг тийм ээ? Цонх монхноос нь ахуулаад нөгөө дарстай торхмох байх жишээний. За тэгээд хүлэг онгоц нь мэдээж тухайн үеийн далайн дээрэмчний хүлэг онгоцыг харуулсан байлдаж байдаг, буудаж байдаг тийм маягийн байна. Тэгээд ороод эргэн тойрныг нь бас харуулъя. Цаана бас Титаникийн хүлэг онгоц харагдаж байна. Тийшээ бас очиж үзье гэж бодож байна. Энд гэхэд одоо жишээ нь далайн дээрэмчний хэрэгсэл одоо ахмадын суудал тийм ээ одоо дарсны торхоос ахуулаад лонгохтой дарс байх жишээний за мэдээж нөгөө дармаар ачиж явдаг зүйлсүүд нь байх шиг байна. За тэр дээрээ нөгөө хүлэг онгоцтой холбоотой олсон байна тийм ээ. Иймэрхүү байд юм байна. За далайн дээрэмчдийнхээ хүлэг онгоцон цууцгаацсан. Одоо ингээд урагшаага орчноо үзэхээ явж байна. Яста гоё юм байна. За тэр цаа нөгөө миний яриад байсан Титаник хүлэг онгоц байх шиг байна шүү. За онгоцноосоо буугаад очиж тухлаа үзнэ. За эргэн тойронд нь цаах иймэрхүү зүйлсүүд байна. Тэнд бас нэг том байгууламж байна. Бодвол дотроо тоглож ирдэг юм шиг байна. Хажуу талаараа бас ийм зүйлсүүд харагдаж байна. Гоё юм байна. За, Титаник хүлэг онгоц. Бууж байгаа тухтаа үзнэ. Тэгсэн чинь өөр нэртэй юм шиг байх юм. Харин тийм өөр нэртэй юм шиг болоод явчих. За, өөр эргэн тойронд нь юу байна? Гоё юм байна. Гоё юм байна. За тэр цаана бол бас гоё тоглоомууд харагдаж шүү. Жаахан ойртуудад үзье. Гоё юм байна.
ингээ эргэн тойрноос сайхан усаа онгоцсон цуугаад үзүүлээд сонирхуулчт юм байна. Түрүүний миний яриад байсан нөгөө галтуул тийм ээ. Урд талаас нь харагдаад за одоо ардлт нь ирсэн явж байна. За яг миний ард харагдаж байгаа та бүхэн анзаарж байгаа бол би буугаад илүү сайн харуулъя. Нөгөө хар ирүүс гэдэг нэг кинон дээр гардаг. Нэг дээр үеийн Майя омгийн нэг байгууламж гэдэг гурвалжин тэр юм харагдаж байна. За тэгэн гутлаа яг энэ талдаа одоо нөгөө японочдын амьдарч ирсэн хуучны хэв маягийн тийм ээ одоо модон ийм байгууламжуудаас харагдаж байна. Миний яриад байсан нөгөө Майя омгийн байгууламж гэдэг нь энэ л дээ. Ийшээ төхөж үзье. Та бүхэн мэдээж үзсэн байх тийм ээ. Хар ирүүс гэдэг нэг кино гардаг. Ширэнгэн омгийн тухай. Тэрэн дээр ийм байгууламж одоо өндрөөс нөгөө хүмүүсийн зүрх толгойг ингэж шидэж өнгөрүүлдэг нэг тийм хэсэг гардаг та. За энэ ард хоёр хос ийм ижлэгэн цэнхэр малгай өмссөн байна. Ер нь анзаарах юм бол гэр бүлээрээ явж байгаа юм уу, хосоороо явж байгаа найз нөхдөөрөө одоо хамт олон нэг аялын багийнхнууд ийм ижлэгэн өнгөтэй малгай обруу шиг тийм ээ. Одоо хүн хараад танихад амархан өнгийн юмар хосолчтой юм байна. Тэгэх юм бол одоо хүн ихтэй газар төөрөх юм бол дараа нь тэнд явж ин энд явж ин гэд хараад дуутахад амархан дажгүй юм байна. За тэгээд саяын ингээ суусан юунд далайн дээрэмчдийн хүлэг онгоцсондоо суугаад үүдээр орж ирэнгуут байна. Тэгээд ерөнхийдөө нэг тойроод хаана юу байд юм бэ, ямар хүн байд юм бэ гэж хараад тэгээ хаана буугаа дундаа бас зөксөөлтэй. Тэндээ буугаад юу үзмээр байна гэдгээ үзээд тойр явж болох юм байна. Тэр нэг зүгээр юм байна шүү. Тоглоомон дээр нэг иймэрхүү маягаар очирлаа. Тоглоом болгон ийм сүлдсэн маягаар урт очир дараал үүсгэн. Тэгтээ бас нэг айхтар удаадах нь гайгүй юм байна. Гайгүй явчихжээ. Одоо энэ Индиана Джонсын агуу дотор орох гээд үзээд очирлоо зогсож байна. Индиана Джонсын агуу руу орох гэж байна. Индиана Джонс л гэд нэрлэлсэн байна. Ямар хөө өдөө орж үзье. Уул нь орчин их гоё юм байна. Ингээд эргэн тойрондоо ингээд ширэнгэн амтэн дуграа тий. Шуум уу дуграад орчнаас хөөрхөн бүрдүүлсэн байна. Хүмүүс очирч орж ирээд явж байна. Индиана Джонс дээр нэг иймэрхүү үйл явдал ерөнхийдөө харагддээ шүү. Олон хүмүүс баригдсан явж байгаа юм дээр тий. Гэхдээ энд өнөөдөр хүмүүс үзэх гээд очирч байна л да. За очир дараал маань гадаа үргэлжилсээр, дотор орж иж үргэлжилсээр одоо хизээ орох нь мэддэхгүй л яваад ах шиг байна шүү. Аюулсан очирлонгоо энэ орчныг бол их гоё яг бодит юм шиг гоё хийсэн байна. Гүр нөх хуучны Аазны тор мортой одоо янз бүрийн эртний дугуй маягтай гоё хийсэн байна. Индиана Джонсын агуу дотор бас хэсэг иймэрхүү орчнуудыг бүрдүүлсэн байна. Энд бол их хөөрхөн малгайтай гавл харагдаж байна. Индиана Джонс. За тийм. Одоо өөрийнх нь цуглуулга олзон болсон маягийн тий. Ном дэвтэр шил томруулдаг шилнээс болоод иймэрхүү. За тэгээд очир маань ерөнхийдөө үргэлжилсээр л байгаа шүү. Ер нь бол цаг гарan очирлт юм байна. Одоо цаашаа дахиад хэр удаан очрлохоо сайн мэдэхгүй байна. Ер нь хангалттай цаг тооцоож ирэхгүй болохгүй юм байна. За just амар юм байна. Ста канаа. Нэртэйсэн
します。若さの泉見つけた。핑계또 진짜